Талхлын баяр 2015 он нь 2015 оны 9-р сарын 28-наас эхлэн 2016 оны 1-р сарын 3-ны өдрийн хүртэл 14 хоног тутамд iPhone 6 гар утас 4 харилцагч Токио руу хосоороо аялах нэг харилцагчийг тодруулж байгаа лээ. Энэхүү аяны дөрөвдүгээр тохирлын эцдийг тодруулах шууд нэвтрүүлэг 11-р сарын 22-ны 19 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдэд хүрч iPhone 6 гар утасны эцдээр Хаан банкны Сүхбаатар салбарын харилцагч Хуйбаатар, Баянгуул салбарын харилцагч Нямбаяр, Говьалтай салбарын харилцагч Бэлгүүн болон Дорн салбарын харилцагч Инх сайхан нар тодорчээ. Харин Токио хот руу хосоороо аялах эрхийн эзнэр Өвөрнга салбарын харилцагч Отхон зүйл тодорч орон нутгийнхаа Хаан банкны салбараас шагналаа гардан авлаа. Энэхүү аяныг зохион байгуулснаар нэг талаасаа харилцагчдаа талархал илэрхийлж, нөгөө талаасаа харилцагч болон иргэдэд одоо хуримтлалын ашиг тусыг таниулахыг зорж байгаамаа. За тэгээд хуримтлал бол мэдээж ирээдүйдээ оруулах, за оруулж байгаа хувь хүний хамгийн том хөрөнгө оруулалт хуримтлалыг би анх үүсгэхдээ болохоор хүүдэн зориулж анх 50 мянгаар нээлгсэн. За сүүлийн 3 сарын хугацаанд 100 ба түүнээс дээш орлого сар бүр тогтмол нэмсэн. Эрхэм үзэгчдээ 3 сараас дээш хугацаатай хадгалам шинээр нээлгэн орлого нэмсэн 100 мянган төгрөг тутамдаа нэг тохирлын эрх авч Талхлын баярын аянд оролцох боломжтой юм а. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20 мянган төгрөгөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбоосон харилцагч бүрт бэлэгтээ тохирлын эрхэнд ухаан 14 хоногтой хүчинтэй учир харилцагчтай дараагийн 14 хоногт хадгаламжиндаа 100 мянган төгрөг нэмсэн тохиолдолд дахин шинэ тохирлын эрхтэй болох юм а.